орноор их дурамчхан үг өгч явах шүү. Яг энэ хууль дээр хамгийн сүүлд 2023 онд ажиллаж исэн манай зөвшөөрлөө үйлдэл уялдуулж. Тэгээ тухайн үед бол одоо яг энэ орж исэн хуулбартай нэлээд ойролцоо хуулбар явж хагаад тэгээ одооны байгаа стандарт техникийн тохирлын хуулийг хэвээр нь үлдээгээд явсан шалтгаан юу гэхээр за заавал дагаж мөрднө гэхээр за одоо энэ чинь 6000 стандарт чинь бүгдээрээ шалгадаг, торгодог, хяналт тавьдаг энэ тогтолцоор орно гэсэн. Тэгээ тэр юусоо тэр зөвшөөрлийн шаардлагагүй тэгэл тэнцээрөөсөө бүгдийн торгоол, хянаал ингээл ийм л орчих юм бэл. За яг стандарт техникийн тохирол гэдэг маань юугаар ялгаатай вэ? Стандарт бол сайн дурах байдаг. Ер нь дэлхийн олон харамд. Тэр бол эцсийн хэрэглэгчийн тавьдаг шаардлага байхгүй. Жишээлбэл тухайн нэг үйлдвэр бол говь үйлдвэр одоо Евро стандартаар ч юм хийж болно, Японы стандартаар ч юм үйлдвэрлэж болно. Тухайн байгууллага ISO стандарт өдрлөгийн стандартыг нэвтрүүлж болно. Хөлмөр хамгааллын ISO стандарт нэвтрүүлж болно. Эсвэл одоо Оросын стандартаараа ч явсан болно. Уулуурхаан салбар дээр ч одоо бат найрамлагч маш сайн байж байгаа. Жорх стандартаар ч хийж болдог. Одоо манад уламжлалт боожсон Орос стандартаараа ч хийж явж болдог. Тэр бол ерөөсөө нөгөө хөрөнгө за одоо ч уулуурхаан салбар дээр бол хөрөнгө оруулагч нь ямар шаардлага тавьж байгааг тэнд нийцүүлж явдаг гэсэн. Тэгээ бид нар яг стандартн дээр заавал дагаж мөрднө гэдээ явчихаар нөгөө компанид гарах эсвэл нөгөө иргэн аж ахуйн нэрээр гарах зардал нь 2-3 дахин нэмэгдэнэ. За одоо ингээд манай Монгол улсын стандарт гэдэг нэг стандарт дагаад мөрдөө явж гэж бод. Тэнгүүд нь одоо тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн Европ руу гарч ивэл Монгол стандарт хамаагүй болж байгаа байхгүй. Япон руу гарч байгаа бол Японы стандартыг бид нар барих хэрэгтэй. Тэгээ тийм учраас бид нар стандартыг бол дагаж мөрдөхөөс илүү стандартыг сайн дураар хэрэглээ. Техникийн тохирлыг засгийн газрын тогтоолоор хуралдаанаар техникийн тохирлоо сайжруулах явууч боломжтой. Манай одоо амар сайхан сайтын толгойн өвчин болж байгааг асуул маш сайн ойлгож байгаа. Гэтэ тэрийг одоо яг энэ сууж байгаа эрх мөн дээр ажлыг хийх хэрэгтэй. Одоо ярьж байгаа тэр лабораторийн асуудал. Одоо тэр сая ярьж байгаа пестицидийн асуудал. Энийг та нар засаг дээр энийг бүгд хийх боломжтой байхгүй. Энэ чинь стандартыг хүндэх ерөөсөн ямар шаардлагагүй асуудал байна. Заавал дагаж мөрдөн гэдэг юм чинь техникийн тохирлоор явдаг. Сайн дураараа авч ирлэн стандартаар явдаг. Ерөөсөө энэ хуулийн чинь үндсэн үзэл баримтлал ийм байсан. Одоо тэг энийг бүгдийг ингээд 100% эргүүлэл яах ч байна л да. Энэ чинь ерөөсөө бүгдийг ингээд хяндаг болно л гэсэн. Бид нар уг нь энэ авилгалыг бууруулах зорилгоор ингээд оруулж ирж байгаа юм шиг боловч яг тэр дунд шатан дээр очиод авилгалыг энэ одоо 2000 төрөл буюу одоо энэ 6000 стандарт бол 6000 төрлийн авилгалыг одоо авилгал өгдөг шалтгаантай болно гэсэн. Тэгээ энийг эргэж хараарэ хилцүүлгээ явуулсан.